За сайн уу? Сонирхолтой үзэсгэлэн гарсан байна. За баярлалаа. Сайн байна уу? Уран бүтээлч одох байна. Монгол төдийлөн их бас гарч байгаагүй үзэсгэлэн юм шиг надад санагдаж байна. Энэ одоо яг ямар төрөлд ордог үзэсгэлэн бэ? Ямар төрөл жанрын бүтээлүүд байна? Энэ бол одоо гадаад бол нэлээд хүчээ аваад бас явж байгаа. Монголд бол бас нэлээд шинэлэг орж байгаа. Тэгээд ер нь кинетик арт гэж бас хэлж болно. Үзэсгэлэнгийн нэр аймаг гэдэг нэртэй. Ер нь хүний гол эрхтэнгүүдийг бидний дотор нуугдж байгаа тэр эрхтнүүдийг ил гаргаж ирье гэсэн зорилготой. Ойлгоо гол ажилд орё. Миний асуудаг хоёр асуулт байдгийг. Таны дуртай уран бүтээлч хэн бэ? Дэлхийх хөгжил, Монголын хөгжил нь урлагийн альж төрлөөж болно. За миний яг одоо инспирэшн авдаг уран бүтээлч Солонгосын бүгд найрамд Солонгос улсын Choi Oram гэдэг ийм нэг кинетик арт чиглэлээр уран бүтээл хийдэг. Тийм залуу хүн гэхдээ маш хүчтэй гарч ирж байгаа тийм уран бүтээлч байгаа. Чи өөрөө бас Солонгос төгссөн шүү дээ. Тийм Солонгос сурж байхдаа тэр хүнийг маш их шүтдэг байсан. За хоёр дахь асуулт. Таны авах хүсдэг уран бүтээл мөн урлагийн альж төрлөөж болно. Дэлхийг хөгжил, Монголын хөгжил болно. За бас л гадны уран бүтээлч. Тэгээд тэр хүний бүтээлүүд нь миний бүтээлүүдтэй бас сашгүй холбоотой. Бас тэгэж яадаг хүн гэхээр Rom Wake гэдэг энэ hyperrealist чиглэлээр уран бүтээл хийдэг. Тэр баримлчин хүн байдаг. Тэгээд тэр хүний мөчөртэй эмхтэй гэдэг баримланд байдаг. Тэр бол супер баримл. Тэгээд тэрийг боломж олдвол тэрийг авъя гэж боддог. Яг дуртай болох болсон юм болоо. Жохон задруулж яриул. Ер нь бол hyperrealism гэдэг урсгалын талаар бас ярих хэрэгтэй л дээ. Тэгэхээр hyperrealism урсгал болохоор зүгээр реалист тийм чиглэлийг бодвол бүр детальчилсан, бүр нарийн гаргаж ирсэн жижиг имийг маш их томруулдаг. Жижигхэн зөв бидний нүдэнд үл үзэгддэг, анзаарахгүй өнгөрдөг зүйлүүдийг томоор хийж тэгэж хүмүүст ахиж тэгж бодоход хүргэдэг учраас hyperrealism гэж бас явдаг тийм утгаараа надад таалагддаг. За баярлалаа. Миний бас дуртай уран бүтээлч. За баярлалаа. Үзэсгэлэн үзээ явж байгаа юм байна шүү дээ. Үзэсгэлэнгийн сэтгэлдээс маш гоё үзэсгэлэн байна. Айгүй өрмөц юм байна. Тэгээ бас би өөрөө яг иймэрхүү төрлийн авангард стилийг сонирхдаг болохоорс ингээд илүү ингээд боддоор нь ирж үзээд тэгээ яг миний дотор юу төрөх нөө, ямар сэтгэл төрөх нөө гэдгийг үзэхээр ингээд биеэр үзэх гээд ирсэн байгаа. Тэгээ маш гоё үзэсгэлэн байна. Тэгээд үзэсгэлэн гаргаж байгаа хүнд нь бас их баярлалаа гэж хэлмээр байна. Миний асуудаг хоёр асуулт байдгийг. За эхний асуулт нь таны дуртай уран бүтээлч юм бэ? Гадны хойж болно, Монголын хойж болно, урлагийн альч төрөл байж болно. За би өөрөө сэргэн мандалтын үеийн тэгээд яг эртний Европын үеийн уран бүтээлүүдэд айгүй их дуртай. Да Винчи гэж зураач байгаа тий. Тэгээд ер нь яг тэр үеийн сэргэн мандалтын үед алдартай байсан уран бүтээлчдийн ингээд бүтээлүүдийг одоо хүртэл ингээд сонирхоод бие даагаад ингээд гүнзгийрүүлээд судлаад явдаг. Тэгээ ингээд яг тийм бүтээлтэй ингээд зүгээр өөртөө жижиг сажиг юм авсан ч гэсэндээ яг юм Да Винчигийн зурагтай байх юм бол надад айгүй гоё харагддаг. Тэгээ ингээд өөрөө өдрөө тогтжуулах тиймэрхүү зураачдын бүтээлүүдээр ингээд жижиг сажиг одоо юу гэдэг финал гэх тиймэрхүү юмуд айгүй их ингээд цуглуулдаг байхгүй юу. Тэгээ яг тэр үеийн уран бүтээлүүд бол надад бүр угаасаа юм амар timeless санагддаг. Тэгээд тэр үеийн бас нэг айгүй гоё зураг байд юм аа. Ингээд эртний Грекийн гүн ухааны сэтгэгчдийг ингээд нэг зурагт дүрсэлсэн. Тэгээд тэр зургийг нь болохоор тухайн үеийн одоо нэг хааны ордонгийн одоо юм үүдний зураг болгож зориулж зурж исэн гэсэн. Тэгээд тэр зурган дээр болохоор эртний Грекийн Сократ, Аристотл зэрэг одоо хүмүүсийг ингээд цэлмэг цэнхэр тэнгэрлөө ингээд цааш нь харсан байдалтайгаар зурсан. Тэгээд ингээ араас нь харахаар зүгээр нэг хүмүүс зогсож байгаа юм шиг мөртлөөсөө ингээд юм айгүй ингээ гүн ухаан шингээсэн зураг байхгүй. Тэгээд зургийнх нь нэр нь болохоор одоо юм гүн ухааны сургууль гэх юм уу? Одоо ингээд бүх ингээд мэдлэг боловсролтой хүмүүс ингээд нэгдээд ингээд соён гэгэрлийг дэлгэрүүлж байгаа гэсэн тиймэрхүү одоо учиртай зураг байдаг. Тэгээд тэр бол миний тэр үеийн зурагнуудаас хамгийн их дуртай гэж хэлнэ. Рафаэлийн зураг үгүй юу? Тийм, Рафаэлийн зураг. Тийм. Гой сонголт байна. За таны авахыг хүсдэг уран бүтээл. За магадгүй үзэхийг хүсдэг тоглолт ч юм уу? Урлагийн альж төрлөөж болно, дэлхийг хөгжил, Монголын хөгжил болно. Бүр яг эртний ерөн зургийн дуртай болохоор яг эртний зургуудыг их хуваар нь үзмээр байдаг байхгүй юу? Тийм болохоор яг ингээд их хувь нь хадгалагдж байгаа Парист байгаа музейнууд, Италид байгаа музейнууд яг тэдрийг очиж биеэр үзхийг хүсдэг. Тэг яг ингээд газар зүүн байршил байгаль гэхээсээ илүү яг тиймэрхүү музейнуудыг очиж үзхийг хамгийн хүсдэг. Тэгээ бас яг надад нэг нь байгаад миний гэрт нэг нь байвал бас айгүй
айгүй гоё. Зүгээр нэг хуулбар нь биш яг нэг их өн байвал айгүй гоё юм шиг санагддаг. Гэхдээ зөвхөн уран зураг биш, вар, шаазан одоо юу гэдгийг тухайн үед хамаарах ямар ч ингээ урлагийн бүтээл байж болно. Тийм л юмыг өөрийн болгохыг хүсдэг те. За мөрөдөл бэлг болтгоо. За баярлаа. Манай дүрслэгээ оюутан те. Тий. Одоо ордоор гүрс уран баримл. Тэгвэл мэрэгжлийн сургууль сурж байгаа хүн бас сайн гой сонголтууд олон л байгаа хэл та те. За таны дуртай уран бүтээлч юм бэ? Урлагийн альж төрөл өж болно, дэлхийх өж болно, Монголын өж болно. Миний дуртай уран бүтээлч болохоор Швейцарын уран баримлч Альберто Giacometti гэдэг уран баримлч байгаа. Яагаад дуртай болсон юм бол? Миний яг сонирхож хийдэг урсгалын гол төлөөлөгчтэй нэг нь экспрессионизм, сюрреализм хоёрын яг завсарт байдаг уран бүтээлч. Миний хамгийн их суралцдаг уран бүтээлч байгаа. Хоёр дахь асуулт. Таны авахыг хүсдэг уран бүтээл. Мөн урлагийн альж төрөл өж болно, дэлхийх өж болно, Монголын өж болно. Би яг нэг дуртай уран бүтээлчийнхаа нэг хөрөг баримл үүдээ дүүгийнхаа хөргийг хийсэн Head of Diego гэдэг тэр баримлыг авахыг хүсдэг. Яагаад? Ер нь тэр бүтээл нь айгүй сонирхолтой. Хийц, арга ажиллагаа, дүүгийнх нь хөрөг яг өөрөө дүүгээ модельээр солгож жагаад хийжсэн тийм хөргөнүүдээ. За мөрөдөл бэлг болтгоо. Баярлалаа.